Хэдийгээр Япон улс дэлхийн 1-р дайны гол оролцогчдын нэг байгаагүй ч өөрийн гэсэн үүрэг гүйцэтгсэн. За дайн эхлэхийн өмнөхөн 8 дугаар сард нь Япончууд Германчуудын эзэмшлийг өөрийн мэдэлд авахар санаархаж Британчуудтай холбоотонд болсон байгаа. Ингээд тэд Британчуудтай харилцан тохиролцсны үндсэн дээр номхон далай Хятадд байсан Германы эзэмшлүүдийг довтлон эзэлж иргэшээлтэд оруулахар болсон байгаа. Ингээд Япончууд ажилдаа орж эхэлсэн чухамдаа бидний өмнө нь Германы эзэмшил байсан гэж үзэж байсан Синтауг буслан авсан юм. За энд Японы цэргүүд далайн эрэг дээр завнаас бууж байгаа зураг байна. Тэгэхээр энэхүү довтлого нь дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаа далайгаас хийсэн агаарын дайралт байснараа онцлог. Одоогийнх шиг нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцуудыг хэрэглээгүй ч гэсэн тэд нисэх онгоц зөөрлөж авчирсан юм. Тэд онгоцнуудаа усан дээр буулгаж тэдгээр нь уснаас агаарт хөөрч болдог онгоцуд байсан. Эдгээр онгоцуудыг тэд Синтауг эзлэн авахар оролдох үедээ хэрэгэлсэн бөгөөд 1914 оны төгсгөлд хотыг эзлэн авсан байна. Германы номхон далайн бүсэд байрлах олон эзэмшлийг нь эзэлж авснаас гадна усан цэргийн хүчнийхээ зарим хэсгийг холбоотнуудынхаа флотыг хамгаалахад туслахаар бүр газар тундын тэнгис хүртэл илгээж байсан байна. Япон бас энд ч тодорхой үүрэг гүйцэтгсэн. За дэлхийн 1-р дайнд Япон улс оролцсны сонирхолтой нэг түүхэн үр дагавар нь дээрх тохиролцооны хойчин үр дагавар нь байсан. За юуны өмнө энэ оролцоонд Японыг дэлхийн хүчирхэг гүрнүүдийн игнэнд нэгтгэж үр дүнд нь Япон улс дэлхийн 2-р дайнд гол оролцогчдын нэг болон хувирсныг бид үзэх болно. За тэрч байтугай нөгөө холбоотнуудынхаа эсрэг талд орох болно. За гэвч энэ үед холбоотнуудын талд орсноор Япон улс Парисын энхийн хэлэлцэрт оролцох хэрэгтэй болж байгаа. За Версалийн гэрээг хэлэлцэх явцад оролцогчид үндэсний лиг байгуулах санаанд хүрсэн. Ингээд Япон ч гэсэн бусад Европын хүчнүүдтэй мөр зэрэгсэн ижилсэх энэ боломжууд дуртай байсан нь мэдээжлээ. Үндэсний лигийг үүсгэн байгуулсан баримт бичигт улс үндэстнүүдийн эрх тэгш байдлыг үндсэн зарчим болгон тавьснаар гэрээнд оролцогч бүх талууд лигийн гишүүн улсуудын бүх үндэстнүүд нь бүхий л нөхцөл ижил тэгш шударгаар хандхаар тохирсон болно. За бүхий л нөхцөлд ижил тэгш шударгаар гэсэн хэсгийнх нь доогоор тодруулан зурчээ. За хууль болон баримтад тэдний арьс өнгө үндэс угсаагаар үйл ялгарлан хандна. Энэ нь үнэндээ Япончууд Европчуудад та нар ч гэсэн бидэнд энэ заалтын дагуу хандах хэрэгтэй шүү. Энэ ч нь бүх хүмүүсийг эрх тэгш гэж заасан байна гэж хэлээд байгаа хэрэгэлтэй. Тухайн үед дэлхийн ертөнц ямар хуу хандлагатай байснаас улбалаад энэ санаа нь дэмжигдээгүй. Мэдээж Их Британчууд өөрийн эзэнт гүрэндээ маш олон улсыг иргэшээлтэд оруулсан байсан болохоор Вудро Вилсоны хувьд энэ зүйлийг үндэстний лигийн бичиг баримтад оруулчих бол дараа нь баталж гаргахад асуудал үүсч хуваан эзлэгдсэн зүүн өмнөд Азийнхны хувьд асуудал гарна гэж үзэж байсан. За хожим нь үндэсний лигийн санаа тэргүй дэмжигдээгүй гэдгийг бид мэднэ л дээ. Тэгэхээр за ингээд энэ санаа бүтээгүй болохоор Япончууд ч гэсэн өөрсдөө эрх тэгш гэж хүлээн зөвшөөрүүлэхээр тэмцэж байсан. Дэлхийн 2-р дайны үед энэ улс их үндэстний үзэлтэй болж Азийн бусад олон улс орнуудыг үүний дотор Солонгос, Хятадыг эзлэн түрэмгийлэхийг бид үзэх болно. Энд би Хятадын төлөөлөгчийн хэлсэн нэг сонирхолтой үгийг иш татъя. Бусад улс болон холбоотнуудтай харилцахад бусдыг байлдан эзлэхээр их биш ч гэлээ бусдаас мөхөс дорой гэж өөрсдөө хүлээн зөвшөөрөхөөргүй хэмжээний омог бардамнал бидэнд бий. Бид зөвхөн энгийн шударга байдлыг л хүсэж байна. Энэ нь тухайн үедээ бараг л 100 жилийн өмнө хорвоо ертөнц ямар өөр байсныг танд хэлээд өгч байгаа хаа. За ер нь дэлхийн 1-р дайны Японд үзүүлсэн гол нөлөө нь энэ улсыг дэлхийн тэргүүлэх хүчний игнэнд аваачин өргөмжилсөн явдал юм аа.